Кофе яагаад биднийг эрч хүчтэй болгож сэргээдгийг та мэдгүй. Учир нь кофе нь бөөрийн дээд булчирхаагаас кортизол хэмээх дааврыг ялгаруулдаг. За энэ даавар маань бидний цусны даралтыг нэмэгдүүл, цусны дах сахарыг ихсгэж, зүрхний сахилтыг нэмэгдүүлдэг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан болоод тарих судлагдаад энийг кортизол хэмээх дааврыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр стрессийн даавар, уурын даавар гэж нэрлэдэг. За тэгэхээр энэчнээс яг ижилхэн бөөрийн дээд булчирхааг залхаж байгаа ганц л даавар хэрнээ яг кофе уухад бидэнд ажиллаа бүтээмжтэй хийгээд харин уурыг мэдрэхээрээ тухгүй эсвэл хэрүүл зодон болоод одоо ийм сөрөг үр дагавар гардаг вэ гэхээр энэ дааврын бид мэдрэгдээд байгаа мэдрэмжийг тайлбарлаж байгаа бидний бодол ялгаатай байгаагаас хамаарч байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол кофе уучлаа би одоостай ажиллаа бүтээмжтэй хийндэ гэд бодоод байгаа боловч гэтэл яг үнэндээ одоо энэ кортизол гэдэг даавар маань байгалаасаа одоо ямар үүрэгтэй байдаг вэ гэхээр асуудлыг шийдээрээ хил хязгаараа зөрчөөдөө шүү хил хязгаараа тогтоогоорой гэдэг юм дохиог өгч идэг. Гэтэл бид нар энэ дохиог танин мэдээгүй суралцаагүй яаж чиглүүлэх вэ гэдэг одоо утга учраа сайн суралцаагүй байдаг учраас энэ дааврыг мэдрэхээрээ тухгүй болдог эсвэл одоо зодтолдог хэрэлдэг юм сөрөг үр дүнгуудад ингээд хүрээд байдаг. Тэгэхээр бид нар бие дээр мэдэрж байгаа энэ мэдрэмжийг тайлбарлаж байгаа бодолтой илүү юмсартай, илүү танин мэдсэн байх нь сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах, амьдралын чанараа дээшлүүлэх ийм чухал ач холбогдолтой байдаг.